улс орнд хөгжим драмын театр үзүүлж байна. Амархан сайн байцгаана уу? Эрхэм мөндөд орончуудаа, эрхэм мөндөд үзэгчдээ. Та бүхэндээ Дорнот аймгийн Алтан гац содонд хөгжим драмын театрын уран бүтээлч хамт олноос сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж мэдчилье. Айшлан ирж буй 17 дугаар жарны алтан унжлах тэмээх гал дахиад жилдээ та бүхэн маань ургах улаан нарнаасаа цог хиймрийн илчээг авч, уудам дорны талаасаа уужрал ухаарлын хүчийг сэлбэж, учран залгах хүмүүртэй сэтгэлийн сайхан үгийг хэлж, илгээрээ инх амгалан, төрлөөрөө дөвшин амгалан, төр улсаараа элбэг хангалуун, төрөл садан хотол түмнэрэ сар шиндээ сайхан шинлээрэ. Улиран одож буй битэн жил манай хамт олонд шин амжилт, шин үтэл, шин санаагаар дүүрэн унж байлаа. Ингээд нийт харилцагчид, үйлчлүүлэгчид, хамтран ажиллагчид болон монголчуудаа ухтан ирж буй алтан унжлах тэмээх гал дахиад жилийн сар шинийн мэнд хүргэж, илгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан сайхан шинэлгийг нийт монголчуудаа хүсэн өрөөё. Сайхан шинэлээрэй. Битүүний өглөөний наран мандаж тэнгэрт хөөрөхөд манай сумын жаврыг үргээгүй гэлтэй бүлээн агаад таатай. Энэ өдөр манай суманд хөл үүмэн багтай бүгд л орон гэртээ хийх ажил ихтэй харагдав. Багмачаа бити зочроо хой багмачаа би ард чинь ирээд байна. Аваад. Та яаж яваа юм бэ хөө? Тэгвэл яах вэ? Сумын төв дээр ирж хэдэн хүүхдэрээ сар шинэ гаргадаг юм уу гэж. Тэгээд түлээ түлшил бэлдчих санаатай гэсэн нөгөө сүхнийх нь их шин хугараад. Тэгээд ачаагийнхаас бүхийг л гуйж явна та ачаа минь. Юу жодон тайлбар хэлдэг юм дээ. Цаад чинь байгаа аваад яв. За. Баярлалаа багмачаа. Энэ бол би. Намайг манай сумынхан өмрөө гом гэж хочилдог. Уг нь би чинь хүүхэд байхаасаа л цагдаа болохыг хүсдэг байсан ч аав минь намайг чам шиг өмрөө хүн цагдаа болж чадахгүй гэд намайг ногоочин бүр төмсчин болгосон юм да. Харин би хэсгийн цагдаа нараас намайг цагдаа болгооч гэж гуйсан чинь тэд ч зөвшөөрч намайг 3 хоногийн хугацаатай олон нийтийн цагдаа болгосон юм. Сумын цагдаа гэдэг бол тэрхүү сумыг аюулгүй амар тайван амьдруулах том үүрэг учраас би арх дарс үнэртүүлсэн. Тэр ч байтугай хүн хазаж мэдхээр нохойг хүртэл хараанаас ер салгаагүй шүү. Бано? Байна, ээж нь байна. Яас ээж. Миний үгийн ажил нь айдаж байна уу? Арай болоогүй байна оо. Та юм захгүй юу? Юу ах вэ? Харин замаараа халзан үнэгээ таалдвар миний хүү туугаад ирээрээ. Хашааны хаалга онгорхоо байсан чи гараад явчихжээ. За. Орхон чи. За. Үй. Омбах. За та минь юу болов? Төр төмнийхөө төлөө зүтгэх цагнаа гинт хийжээ. Амар тайван амьдралын төлөө хамтдаа гэж. Хахан цагдаа болсон. Улгаа дээр гэмт хэрэгтэй тэмцэн дээ. За танаа амжилт тайван сайхан уу? Ойр танайд том ихтэй жоохон ажил ихтэй л.
Зөв. За миний дөө. Энэгээр сухтуу хөчүү нөхдүүд явбал ахтаа шууд уулгаарай. Ахын шууд баримтлаа л аваа явчих. Тэгээ. Гомбаха. Та замдаа манай халзуу үнэ дайралтад манай хашаарууд уучаар. Танаа халзын юу ч юу яачихсан юм. Ээж харин сая залгаад аалгал юм. Зүүнээ л бас. Энд ч ноцтой юм тэрэг шүү. Яаж зүгээр гүйж болохгүй. За сайн байна уу? Сайн байна. За өмрөө гампин юу хийж явна та хүүхээ? За багмачаа. Одоо наад нэршлээ авч хаяа шүү. Дүүнэг айхтруу өмрөөд өснө нэг сандгүй шүү дээ. Та цаа. Оо за. Сар шинэхээ бэлтгэлээ хийгээд дуусчихаа юу? Яасан завтай явж явах юм? Одоо бидний ажил юм да. Ажил. Одоо ялтай та тийм ээ. За багмачаа. Танаа үгээр алга болсон гинэ. Алга болгоч юу ах вэ? Чи яаж мэдээ? Одоо бид чинь юм бүрийг одоо олоод мэдчихдэг болсон шүү дээ. Одоо бидний одоо мэрэгжил одоо нэг ёсны одоо юу одоо туршлага юм да туршлага. Тэгээ туршлага. Бурхан минь. Манай гомч бүр гараад өгчээ. За одоо танаа үхэр дээр хавц тэрэг нэ. За алга болсон үхрийн овогнэр төрсөн он сар өдрийг нөө. Чи одоо юугаа солиороод байгаа юм бэ? Үхрэн чинь юуны төрсөн онсаар нэр байдгийн бэ хүүхэ? За хажаа. Би ажил үргээ гүйцэтгэж яваа төрийн цагдаа хүн. Тэгэхээр би асуун. Тааруулна. Ойлгоо? Юу штэ? Манай тэр үхэр чинь Батын үнэнээс гарсан үхэр. Тэгэхээр эзэн Бат. За тэгэхээр ер нь 3 жилийн өмнө гарсан билүү дээ. За зөв. Тэгэхээр одоо та ингэж хариулаад. Нэрийг нь хаалцсан. Халдсан үнэ Батын. Халдсан үнэ. 3 жилийн өмнө төрсөн гэдэг чинь одоо тэд настай байна тийм ээ. За тэгэхээр хохирогч хэдэн цагийн үед алга болвоо. За алга болох үедээ одоо сэтгэл санааны ямар нэгэн гүн шоконд орсон тийм байдал танд ажиглагдав уу? Мөн одоо бусад үнээнүүдтэйгээ тийм таарамжгүй байдал ажиглагдав уу? Тэ. Лувсан манайхаа хэд гараад явахдаа хашааны хоолго онгорхоо орхиод явчихч. Лувсан. Тэр хоорондоор нь манай өхөр гараад алга болцсон байна. Одооноос нэг бараг 2 цагийн өмнө юм уу да? 2 цагийн өмнө тийм ээ. За нэр бараг илэрчжээ. Тэ. Тэгэхээр пагмача та сайхан гэртээ тайван хүлээж бай. Би танаа хавцсан үнэг олоод аваад ирье. Тэгээд юм хулгайчиг би тань баримтлаад аваад ирье. За юу. За сайн суугаараа. За. Томохгүй ирээ. Байттай. Энэ хэргийг илрүүлчихвэл намайг жинхэнэ цагтаа болгох байх та.
За сайн байцгаана уу? Сайн байна уу та? Гомбах дэшээ суул та. За манай гомбах төрийн хүн болсон сурагтай. Хаагур манаргаад л яваад энэ та минь. Миний төрийн хүн болно уу? Төмсний хүн болно уу? Та нарт огтын падг ойлгов. Миний цай гэдэг чи. Байж нанаа сууч. Эндээс хинч холдохгүй. Ойлгосноо? Тэр цай сууч яах вэ? Та чи яагав вэ? За, тэдэн цаг тэдэн минут гэж юм тийм ээ. За. Та нар юугаа хийж гинөө? Тийм ээ, бууцаа игээд. Бууцаа хийж байгаа тийм үү. За бадул наад бууцны мах чинь юуны л мах үз? Юуны? Үхрийн мохоо. Тий. Үхрийн мах байхгүй гэж чуйд. Үхрийн мах. За. Тэгэхээр юу вэ? Та нар яагаад заавал энэ битүүний өдөр энэ одоо юугаа хийж байгаа юм? Харин тийм ээ, оройтчод аав хөдөөнөөс мах авчирна гээд мах нь өнөөдөр л ирж штэ. Лувсунгаа мах авчирсан тийм үү? Тий. Лувсунгаа хөдөөнөөс үхрийн мах авчирсан тийм үү? Тийм аа, лувсунгаа хөдөөнөөс үхрийн мах авчрах ёстой байсан. Үхрийн махнаас юуны мах авчрах вэ дээ танаа авчин? Чи яагав вэ? Тэс тохорч чинь. Улсын мөрдөн байцах газраас ирж байна. Чимээг байгаарай. Мано. Тий. Энэ юу пагам ажигийн нөгөө халзан үнэний хэрэгээр явж байна. Тий. Яг нь лувсунган хөө нөгөө төгөлдрийн дэрээд байна. Илэг шатанда явж байна тий. Би өглөө 2 каниструс аваад тавьсан штэ наач. Байгаатай наач. Шатан пүнүү. Тэр орноор байсан штэ чи. Чи наач би түүний хэмжтэйг явж штэ та. Доктор наа. За. Тэ манай дарга ирж байна. За ажилдаа орё. Өсдгөн үлийн даваан дээрээ гэж. Эдмөрийнхөө баримтыг ингээ бариад ороод ирдэг юм зү. За гом. Сайн уу? Хаагур яваад байна да. Ах, төр төмнийхөө төлөө төрийн ажил 2 гоо сэтгэлээр хийгээд явж ил байна. За. Залуусааха. Танаас тодруулах зүйл байна. За юу вэ? Та өнөөдөр 2 цагийн өмнө орчим юм да. Пагам ажаагаас нөгөө юуг нь юу яцсан бэ штэ. Тийм үү? Тий. Одоо хэрэгэл дуусчаад аваачаад өгдөг юм санаатай л байна. Гэхдээ одоо тэр чинь одоо хэрэглээд одоо тийм үү? Одоо буцаагаад одоо юу яаж болох уу? Гүнжи хүний юм авчаад аваач өгөхгүй яах вэ чинь? За бүр ийм дээрээ байна. Та тэгээд пагам ажаагаас тэрийг авч явах та. Одоо ямар нэгэн танд тийм нэг ичиг тийм совс төрсөнгүй юу? Гомбод өмнөд мэдрэл чинь зүгээр үз. Гүнжи тандгаасаа гоохгүй тэгээ танихгүй хүнээс гоогаад явж явах юм уу? Бид нар чинь нэгнийхээ ямиг аваад хэрэглээд буцаагаад аваачаад өгдөг үстэй. За энэ тэгвэл ерөөсөө багтан хэрэгтэй байна шүү дээ. За. За таны хэлсэн үг бүр шүүх хурал дээр таны эсрэг ашиглагдах болно. Хэрв хүсвэл та өмгөөлөгч авч болно. Залуусаах мөн. Би таныг баримчилж байна. Яаж вэ ни? Би таныг баримчилж байна. Одоо яасан гэж баримчилдгийг? Одоо нэг мөс сүх авсны төлөө юу? Та нар одоо бүр тийм ээ сүх гэж орлуулж ярьдаг болсон би. Пагамайча. Хайртай халзан үхрээ. Ингээд бууз усныг мэдвэл яаж хүлээж авах вэ? Гүшихүй. Монд чинь аль түрүүнээс ч үхэр яриад байсан юм уу? Юу ирсэн бэ? За сайн байцгаана уу?
За сайн байна. Пүүшээ гомбо. Чи өхөргээл хаагаад байсан чи. Пагмажа халзан үнийгээ суудсан хашааргуу орж штий. Алз үнэгээ туугаад уу? Тийм ээ. Хашааргаа юу? Хашааргуу орж. Энд чи. За. Түүнийгээд явъя да юу? Сайхан шилдээр манайхаа. Цагдааха таа ч гэсэн сайхан шиндэрээ. Юуныхан цагдаа байх вэ? Энд чи өөрөө цагдаагийн эсгтэр очиод сайн дураараа цагдаа болъё гэд буугаад ахаар нөгөөдөл нь явуулчихгүй юу? Манай сумд гом битэр дотог үчтэй. За та хэд минь цар шиндээ сайхан шилдээрээ. За сайхан шилдээрээ. Шинийн нэгний бэлэг цайн өдөр бид сум хотлоороо цуглан амар мэндэ мэдэн золгоцоон шинэлж би түүний өдөр өрнүүлсэн уймраа гомб миний бодолсныг инээдэн болгон ярилцж миний улаан нүрийг түлэгдтэл инээлцсэн юм да. Тэр өдрөөс хойш би дахиж амнаасаа цагдаа гэсэн аваач гаргаагүй юм да. За та бүхэн минь ирж бөө алтан унжлагт хэмээх гал дахиа жилдээ эдгээрэн энх амгалан төрлөөрөн төвшин амгалан сар шиндэн сайхан шиндээрээ.